Монголын боловсролын салбарт зохиомж дээд сургууль чанартай боловсон хүчин бэлтгэж төгсгдөг. Төгсөгчдийн чанар чансаа ажлын байраар хэрхэн хангагдсанаас шууд хамаардаг. Чанартай боловсон хүчин хүний нөөцийн зах зээлд бэлтгэж өгдөг зохиомж дээд сургууль 2023 оны хичээлийн жилийн төгсөгчдөө өнөөдөр үдлээ. Мөнгөн хонхны баяраас ууган заяа зол эрдэнэ нар мэдээллийг бэлтгэлээ. 1999 онд үүсгэн байгуулагдсан зохиомж дээд сургууль 2020 оноос боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль болж үйл ажиллагаа нь улам өргөжжээ. 24 жилийн ойтойгоо золгож байгаа тус сургуулийн эрдэмтэн багш нар өнгөрсөн хугацаанд соёл урлаг, боловсрол, бизнес, эрх зүйн салбарын 4000 гаруй сэхэтнийг бэлтгэн гаргасан байна. Бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, урлаг судлаач, жүжигчин, найруулагч, зураглаач, бизнесийн удирдлага, гадаад худалдаа, нягтлан бодогч, галийн мэргэжилтнүүдээс гадна магистрийн түвшний боловсрол боловсрол, соёл, эрх зүйн дээд сургуулийг энэ жил 200 орчим оюутан төгсөж өнөөдөр мэргэжлийн дипломоо гардаа авлаа. Одоо жилийн хавар бол бид өөрсдийнхөө үйл ажиллагааныхаа нэг үр дүнг үзээд тэгээд нэг ингээд төслөө хийгээд төгссөн хүмүүс маань одоо өөрсдийнхөө бас ажил амьдрал эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцохоор ингээд жигүүрлээд нисдэг байгаа. Тэгээ жил болгоны бидний бас яг энэ өдөр бахархаж хүлээж авдаг ийм зүйл маань төгсөгчд маань ажлын байраар хангагдсан байдаг. Тэгэхээр энэ хичээлийн жил суралцаж төгссөн одоо манай төгсөгчд бол ажлын байраар хангагдсан байгаа ийм мэдээтэй байгаа нь өнөөдрийн одоо энэ баярын өдөр улам бүр биднийг баяртай орлож байгаа ийм үйл явдал байна. Тэгээд одоо энэ төгсөгчдөө ажил мэргэжилтэд эзэн болж одоо улс их орныхоо бүтээн байгуулалтанд оролцсон сайн хүмүүс болохыг хүсье өрөөё. За, юун түрүүнд явсан боловсрол сургуулийнхаа удирдлагуудаа ерөнхийдөө баярлалаа. Удирдлага болон багш нартаа сургуулийнхаа хамт олонд их баярлалаа. Тэгээд энэ сургууль амжилттай төгсөнд маш их баяртай байна. Тэгээд ирээдүйдээ тэгээд боловсролын удирдлагаараа ажиллах болно. За, намайг Цолмон Дэлгэр Огт Мянган-Баяр гэдэг боловсрол, соёл, эрх зүйн дээд сургуулийг бизнес ухааны магистр чиглэлээр амжилттай сурч төгслөө. Бид ч угаасаа одоо залуучууд бизнес сэтгэлгээтэй бизнесийн орчин бүрдэж чинь Монгол улсаа хөгжиж чинь энэтэй холбоотойгоор ер нь бизнесийн магистр чиглэлээр сурч төгсөж байгаа да. Бүтээлч, дадлаг давамгайлсан, судалгаанд суурилсан өвөрмөц сургалтын хөтөлбөртэй олон улсын магадлалын итгэмжлэлийн байгууллагын гишүүн, магадлалын итгэмжлэгдсэн боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль, боловсрол, бизнес, урлаг, эрх зүйн 4 тэнхимдээ бакалаврын 12, магистрийн 4 хөтөлбөрт элсэлт авдаг.